Орой амгалан айлтгий та яг одоо UBS телевиз дээр сайн ток шоуг хүлээмж үзэж байна. 7 хоног бүр шин зочиор сонирхолтой ярилцлага өрнүүлэх хичээдэг сайн ток шоуны энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр нэвтрүүлгийнхаа хойморт өөрөө ирсэн хүндтэй зочноо үзэгч танд танилцуулъя. Өнөөдөр миний урилгаар Арс хотоос нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн. За дэлхийн гоо сайхны Олимп гэгддэг дэлхийн миссийн тавцанд Монгол улсаа төлөөлөн ашгаж явсан хатагтай амрын сарнаа өргөд ирлээ. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Танд энэ хүү цэцгийг бэлэг барья. За баярлалаа. Би зочдоос цэцэг бэлгэнд авах их дуртай. Таныг судалт нь урьж байна. За зарим үзэгчд маань бол хараад андахгүй байгаа. За 2010 онд дэлхийн 120 гаруй орны сайхан бүсгүйчүүдээс эхний 20-д багтаж чадсан Монголын хувьд бол үнэхээр сайхан амжилтыг үзүүлсэн энэ сайхан бүсгүй өнөөдөр нэвтрүүлгийн маань урилгаар хүрэлцэн ирсэн байна. За миний урилгыг 2 дахь удаага авч байна. Одоо бас чинь 2 жилийн өмнө шинэ оны босгон дээр дэлхийн мисс тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан бүх үе үеийн сайхан бүсгүйчүүдтэйгээ хамтдаа оролцож байсан. Монголдо хизээ ирсэн бэ? Миний урилгыг хөрвүүлэхэд юм ямар ажил амжилж ав? Сүүлд 2010 онд дэлхийн мисд ороод 12 сард буцсан Америкийн нэгдсэн улсад. Тэнд одоо амьдар сурж байгаа. Тэгээ сургуультай үргэлжлүүлэн явж чад сая энэ 6 сард зуны амралтаараа их орондоо буцаж ирсэн. Таны нэвтрүүлэгт орох урилгыг авахад нэгэн төсөлтөөр санаачлаа зохион байгуулад яг төслийн одоо гүйцэтгэлтэй явж исэн. Тэгээ би амрын сарнаг Монголда ирсэн сургаар ер нь одоо Facebook онлайн хуудасаар ерөнхийдөө бас хаагуур юу хийж явна гэдээ тодорхой хэмжээнд судлалаа л да ингээд нэвтрүүлэгтээ өрөөл сонь сайхан зүйл юу ярих нь вэ гэдгсэн сарнагийн тухай мисс сарнаа морины хохмой толгоогоор хийсэн морин уур хайж явна мисс чухам яагаад хэрэгтэй болсон юм болоо гэсэн мэдээлэлд миний анхаарлыг их татсан л да. Яагаад тийм мэдээлэл гарах болсон юм бол энэ маань бас яг хийжсэн төслийн маань ажилтай холбоотой нэг зураг авалтанд хэрэгтэй болсон. Хохмой толгойтой морин хуур одоо зураач иш тэнгис болтын их хүлгийн тулс гэдэг тэр сайхан алдартай зургийг маань бид өөрсдийн төсөлтөө авч энийг одоо амьлуулъя, жинхэнэ фото зураг болгоё гэж санаачлаад тэгээд тэр зургийнхаа одоо бэлтгэл ажил дээр яг тэр морин уур маань хэрэг болоод тэгээд бас тэр маань их өрмөц морин уур болохоор бас тэр болгоо олдоод идэггүй яг бэлэг сүвнир одоо тиймэрхүү дэлгүүрүүдээр бас байдаггүй тэгээд яалтчгүй фейсбүүкээр хайхч зарлах хэрэгтэй болсон тэгээд домог хамтлагийн бас оршихоо гэд найзаасаа одоо гэрийнх нь хоморт залсан 5 өнгийн хадагтай тэр сайхан одоо бэлэгдэлтэй хуурын одоо зээлж авсан гэхүүдээ тэгээд өөрийнхөө төсөлтөөс ашиглаад зургийг аваад тэгээд авчирсан байна.
Би санаж байна 10-т уран сайхны киноны клипэн дээр шин цаг генийг тоглодог морин уур. Тэрийг бас ашигласан юм. Миний анхаарал сонирхлыг их татж байна л да. Үзэгчдэд ч гэсэн одоо юу ямар төсөл эхлүүлсэн бол гэд зураг гэл яриад тэгээ яг юу вэ гэж. Энэ маань Төрөн үгийн Монгол гэж төсөл байгаа. Тэгээ би Америкийн нэгдсэн улсын UC Berkeley-гийн их сургуульд байгаль орчны эрх зүйн эдийн засгаа сурж байгаа. Одоо удахгүй төгсөх нь. Энэ жил 100 их орондоо ирээд бас энэ санаа төрсөн маань их санаандгүй асуудал, санаандгүй энэ санаа маань төрсөн л дөө. Америкаас амарч ах оронд зочид ирээд би хөдөө авч явсан зочдоо эх орноо танилцуулаад эх орныхаа байгалийн сайхныг танилцуулаад хамгийн гоё гэсэн газар би өөрөө бодож одоо сэтгэлд хоногсон болохоор өөрөө очиагүй байсан л да. Авч явхад тэр газар маань яг байсан шигэ байгаагүй. Одоо зам тавьж ингээд замыг хуулаад авцсан ногоон зүлгэн дээгүүр одоо бүр жолооч болгон өөрийн гэсэн замтай өөрийн гэсэн замаа хийгээд ингээд шүлжилтээ явцсан тий ногоон зүлгэн маань талхлагтаад бүр улаарсан болсон шороо тоос болсон байсан. Тэгээд зочид маань бас их гайхчихсан тий ягаад энэ ийм гоё тал дээр ингээд машинтаа давхиад энэ зүлгэн одоо ингээд үхээд гэл жоохон харамсалтай дүр зураг надад харагдсан. Одоо энэ зам ингээд 11 сард ашиглалтанд орчин машинууд маань эргээд тэр замаараа явна энэ зүлэг өвсийг одоо хийн янзлах вэ гэж надад хэлэхэд нь бас их харамсалтай санагдсан л да. Тэгээд ер нь одоо яг ийм байгаа байдлыг одоо мэдтiim үү тий ялангуяа хотод байгаа бид нар бас тэр болгон одоо хөдөө орон нутагтж байдаг юм уу одоо тэр байгалийн үзэсгэлэнтэй сайхан байсан газрууд маань ямар одоо өнгө төрхтэй болж байгааг одоо бол мэдэхгүй те энийг ингээд үнэн бодитоор нь харуулъя фото зураг болгож яг байгаа газрууд дээр нь очиж зургийг авахтаа бас уран сайхны тэр одоо зохиомжуудыг оруулаад бас нэг мессежийг илгээе байгаль дэлхийн маань ингээс үд чинь ялангуяа байгаль дэлхийг өөрөө одоо үер усны газар хөдлөлт ч юм уу тийм гамшгуудаар байгаль дэлхийг сүйдэд байгаа биш хүний хийж байгаа яг үйлс тэг хүний гараар хүний тэр одоо оюун ухааны тий сэтгэж байгаа тэр сэтгхүү дороодлоос болж энэ байгаль дэлхийн маань сүнөөд ийна гэдгийг одоо уран зохиомжийн аргаар харуулъя фото зурагтаа яг тэр байгалийнхын тэр сүйдсэн газартаа хослуулад фото зураг болгоё гэж Төрөн үгийн Монгол гэж төсөл санаачлаад тэгээд тэрнийхээ ажиллаар сая бас хөдөө орон нутгаар явжаад ирсэн. Уучлаарай миний асуултанд бас жоохон ингэж ямар байдал үзүүлэхээ би мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуултанд бас хариулаасаа гэж хүсэж байна. Ер нь нэг тийм гоо сайхны тэмцээн уралдаан, миссийн тэмцээнд оролцож байгаа хүмүүст л нэг л тийм хүмүүнлэгийн үйлс хийдэг те эсвэл одоо ингээл нөгөө ядуу зүтг хүмүүс тайртай болчдөг энэ өвчнөд ингэж тэмцээгэл нэг тийм нийгмийн дуу хоолой гараад ирдэг л да. Яг тийм зүйлд зориулаад биш. Одоо өнөөдөр үшээ одоо нөгөө тэр үйл явц өнгөрсний дараа яг энэ ажлаа үргэлжлүүлээ явж байгаа чинь надад ягаад ч юм их тийм нэг талаар сайхан санагдаж нөгөө талаар их сонирхол татж байна л да. Тэгэхээр яг зарим үзэгчдэд бас тэгж санагдаж магадгүй л дээ одоо ингээл ийм уйхан туйхан сайхан бүсгүй одоо ингээл байгаль экологийн чиглэлээр тэмцээл нэг талын л тэмцэл шүү дээ эн чинь тийм ээ олон нийтэд энэ тухай дуу хоолойг ингэж өөрийнхөө одоо үзэл санаагаар хүргэж яана гэдэг чинь тэгээд нэг тийм зохимжгүй юм шигэ гэдгээр хүлээж авч иж магадгүй би тэр үүднээс нь л асуугаад байна л да. Нэг л тийм сайхан бүсгүйн тэмцээнд л зориулж хүмүүнлэгийн үйл ажиллагаа гэдэг бол үгүй юм а гэдгийг л би өөртөө л яриулах гэдэг юм л да. Манай аав маань баг бахт өөд болоод би ээжтэйгээ дүүтэйгээ гурван бүсгүй. Тэ ар гэр авч аваад амьдрал одоо ээж маань өөр бас их иршүүд их хатуу төвчээртэй хүн байсан. Тэгэхээр яг ээжигээ тэр тал дээр дуурайсан болов уу гэж боддог. Найзууд маань энэ сарнаа нэрээ иршүүд шүгэл хөдөө гараа явхад бол уйхан сарнаа бол хизээч харагдахгүй байна. Очоод тэнцэн галын түлж идэх ч юм уу те галын хайчин аваад
аргалыг хийгээд төлж идэг юм уу, хоолоо хийж идэг юм уу, эсвэл бүр гадаа гараад майхнаа бариад газрыг ингээ зоож идэг ч юм уу. Тийм болохоор бас уйхан ч гэдэг юм уу, одоо мисс тэмцээнд орсноор бас тэгэж хүмүүст тийм сэтгэл төрж магадгүй юм л да. Тэгээ бас их өөрийгөө гайхдаг юм аа, ингээд аль талд нь тэ ингээд сэтгэл хөдлөл өөрийнхөө бас өөртөө зориг тавиад одоо өөрийнхөө бас нэгэн мөрөөдөл болгоод тэрэндээ тэмцээд амжилт гаргаад ингээ явж болдгийм байна тий. Одоо сурж байгаа мэрэгчлээ ч гэдэг юм уу, хийж байгаа одоо орж байгаа уралдаан тэмцээндээ ч юм уу ямар нэгэн бас хүссэн тэр оргилдоос гарч болдгийм байна гэсэн тийм ирмэлцэлтэй явдаг болохоор бас нэгтлийг хэтэрхээ туулшруулчихгүй айл талыг оролдоод үзэх сонирхолтой байдаг. Гал төлж майхан барьсан гэснээс сая хөдөөгөр майханд байв. Яаж яв? Хөдөөгөр ямар байна? Хөдөөгөр их энэ жил бас их хуртай бороотой жил байна. Айхтар тэнгэр дугураал ирсэн шүү дээ. Өвөр ханга Баян онгор аймаг, Өвөр ханга Баян онгороор яваад ирсэн. Тэгээ Баян онгор аймаг маань бас гайгүй байсан. Өвөр ханга ерөнхийдөө бараг цэлмэг тэнгэр нэгч гараагүй 4-5 хоноход байнгын цахилгаантай, дуу цахилгаантай их бас ширүүн бороотой их чиглэг байсан. Бид нар тэгээд зохиомжуудын маань нэг нь одоо яг энэ одоо байгалийн ашигт малтмлыг буруу олборлсноос болж тэг хатсан гол горхны зураг авах зорилготой бас явсан. Тэгтэл одоо нэг хатцсан өнгөрсөн жил гихтэл хатцсан байсан жишээ нь таацын гол маань Өвөр ханга таацын гол маань гэхэд улаанаараа үерлээд урсч идэг тий. Иймэрхүү бас бэрхшээлүүдтэй зорж явсан зүйл нь байхгүй болохоор жоохон сэтгэл гундаа юм шиг мөртлөө нөгөө ус нь урсаад гол нь урсж байна гэдэг чинь яг бидний хувьд бол сайхан зүйл байхгүй. Яг одоо байгаль дэлхийн маань бас өөрөө их агуу зүйл юм а гэдгийг харуулж байгаа байхгүй. Хичнээн ингээл хүн сүйтгэдийн зарим хүмүүс бас ингээл төслөө танилцуулал явж явах дэмжээгүй тий. Байгаль дэлхий гэдэг чинь өөрөө агуу зүйл тий. Хичнээн хүн ингээд ухаас эндичээд хэрвээ хүсвэл байгаль дэлхий өөрөө нэг удаа урсгах чинь тэрний чинь чи юунд одоо ийм хийж явдгийг гэсэн хүмүүс бас байсан. Гэхдээ яг өөрөө ингээд зориглоод эхлүүлсэн болохоор ард нь гарна гэж заавал зүтгэсэн тэрнийхээ бас үр дүнд одоо ажиллаа гүйцэтгээ дуусгаад ирсэн. Тэгээ энд бас харж ил алдаа хичнээн ингээд уул урхаа гээд одоо гар аргаар ашигт малбал олборлож байгаа хүмүүс эдэртэй ярилцаад зураг аваад одоо тэдний амьдралтай нийгмийн асуудал нь ямар байна ер нь байгаль ус чинь ингээд нүдэн дээр чинь яаж өөрчлөгдөж чинь тэр тал дээр бүгднтэй нь яриа аваад бас нэг талтаа бас надад ихийг зааж өгсөн бас ийм аялал болоод ирсэн. Цаашдаа бас энэ төслөө Төрөн үгүй Монгол 1 2 гэд ингээд үргэлжлүүлээд ер нь их баяжуулаад хийх юм их байгаа юм байна гэдгийг бас ойлгоод санаа мэдээж таны дотор төрсөн. Тэгээд хэр хүмүүс дэмжиж гэн, хэр ойлгож гэн. Магадгүй бас л нөгөө түрүүний шиг те нэг нэр төр олох гэсэн ийм хүнхэн ажил хийлээч гэдэг байдлаар хандж ич магадгүй дэмжиж байгаа хүмүүсийн тухайд хүн болгон өөрийнхөө одоо байр сууриас ямарваа нэг юмд ханддаг хүлээж авдаг те дэмжиж байгаа хүн байна, дэмжихгүй ч хүн байгаа хүн байна. Дэмжиж байгааг нь хүлээж аваад тэдний урмын үгийг аваад те тэр сайхан сэтгэлийн мэдрээд бүр ирчмээр дүүрээд зориг ороод ажил үйлсээ бүтээгээд ирсэн байна. Зарим нь бас энэ ажил чинь явахгүй цаг нь болоогүй байна. Одоо тий яг ийм шийдэлтэй, ийм санаатай ийм ажлыг бараг хийх шаардлагач байгаа мó гэсэн хүмүүс бас байгаа. Гэхдээ ялтчгүй бас өөрийн тэр нэг дотор хүссэн юм бас өөрийг хөдөлгөх нэг хүч болдгийм байна тий. Галзуу барын яамд одоо гараа дүрхээс буцахгүй залуунаас гэдэг шиг би энийг хийн гэж анх санаа гаргасан. Тэгээд 14 хоногийн дотор бол хийгээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн гол нь энэ хийж байгаа ажил маань зөвхөн би санаачилсан, би хийсэн юм гэд надад бардах ямар ч шаардлага байхгүй. Тийм хүсэл сонирхолтой ч эхлүүлээгүй. Хамгийн гол нь энэ сайхан байгаль маань битгий ингэж сүйдээсээ тий. Энийг маань энэ хүмүүс зүгээр хараад заавал миний хэлэх гээд байгаа мессежийг хүлээж авах шаардлагагүй дор бүрнээ явах нь тий. Өөрийнхөө ойлгоод өөрийнхөө юу бодох нь тэр хүнд л би өртөөс нээлттэй үлдээ гэсэн зорилготой ийм зургууд авсан. Одоо зургуудын талаар жишээ нь хэлэхэд хамгийн гол санааг илэрхийлсэн зураг маань байгалийн Монголын одоо хамгийн сайхан үзэсгэлэнт цогцлбор байгаль тий устайгаа, модтойгоо, уултайгаа, малчин ард түмэнтэйгээ, Монгол гэртэйгээ тэгээ наан Монгол эмэгтэй, Монгол өмсгөлтэйгээ ад жаргалаар дүүрэн инээмсэглээ зогсож байгаа. Яг тэр зургийн тал нь нөгөө одоо талин тусгал нь
одоо уулуурхаа явагдаж байгаа. Тэ яг тэр нутаг дэвсгэр дээр яг хүн даацын дэрэгнүүд явж идэг, экскаватор нь газраа авах чийдэг тий. Тэгээд тэнд бас малчин ард түмэн өөрөөсөө бас дотор нь орцсон гараараа олборлж идэг тийм үзэгдлүүд харагдаж байгаа. Тэрнийг яг зурганд амьлуулах зорилготой яг тэр гоё сайхан зургийнхаа эсрэг талын толь зураг болгож таллаж гаргаж байгаа хгүй. Яг л тэрийг ингээл харахад хүн санааг нь ойлгох болоо. Би хувьдаа бас энүүгээр их олон одоо асуудлуудыг тий байгаль орчны сүйдлийн тэр асуудлуудыг илэрхийлсэн зураг болох болоо гэж хамгийн гол зургаар сонгосон байгаа. Цаашлаад зургуудаас дурдахад бас ийм жижигхэн одоо цэцэг байгалийн одоо тэр хатуу хүүтөө тий хүүтэн халуун нараа ус одоо тэр бүх шалгалыг даваад өөрөө тэмцээд жижигхэн цэцэг тэмүүлээд ургаж яхад айгуу том юм экскаваторын гар ухах дээр нотч идэг тэгээ сүүдэртэн дарагдсан. Тиймэрхүү даал дутах санаатай зураг авалтууд их хийгдсэн. Энэ маань бүгд зохиомж зурагнууд л болж байгаа л да. Тэгээд энийг маань ингээд цаашдаа үзэсгэлэн болоод гарна л да. Энэ зургнууд маань бас энэ төслийн маань нэг одоо ажлуудын маань нэг энээс одоо тэр үзэсгэлэнг үзсэн хүмүүс маань өөрсдөө дор дорноо яг өөрийнхөө сэтгэлдээ зүрхэндээ юу хэлж чинь тэрнийг л ойлгож мэдэрч аваасаа гэсэн тийм зорилготой хийж байгаа. Өөрөө чинь бас зураг хоббитэй гэж миний хувьд бас нэг ярилцлагаас нь уншиж байсан. Тийм болохоор магадгүй ийм хэлээр хүмүүст хэлье гэж бодсон юм болоо. Магадгүй тий. Би яг өөрөө бодож байгаагүй мэн яагаад заавал фото зураг болгохыг гэж бодсон юм бол тэрнийг бол одоо хэлж мэдэхгүй мэн. Гэтэ багтаа их зурах дуртай хөвгтэйсэн янз бүрийн зураг одоо гар урлал эднэр их сонирхдаг байсан. Тэгээд сүүлд Америкт очиод бас шүршдэг будгаар одоо огторгуу галакси тий эдрийг зурх тэр арга техник суралцчихсан. Тэгээд хүний сонирхол гэдэг байнга өөрчлөгдөж идэг юм байна. Тэгээд цаг хугацаатай бас яг яалтчгүй уралдаж амьдарч байгаа гэдгийг яг одоо ингээд ойлгож эхэлж байгаа. Тэ 20 хэд гараад сургууль соёл төгсөөл ирэхээр тэгэл ингээд юм хийгээд явхаар сонирхол их өөрчлөгддөг юм байна. Тэгээд бас яг тэр бүх сонирхлынхаа дагуу ингээд тууштай хийгээд явах цаг хугацаач бас гарахгүй тий. Гэтэ энэ маань фото зургийг маань эхлээд хар зураг болгож зурсан. Зураач Төрмөх гэж зураачтай нийлээд санаагаа хоёлоо буулгаад баг бас энэ ажлын маань баг хамт олон бүгд суулгаад яг ийм зохиомжтой ийм зураг авъя. Тэгэд энийг хар зураг болгоё. Хар зурага дараа нь ямар нэг юм болж одоо энэ зураг маань амьлаад хэвлэгдэх тохиолдол хар зургийг эхлээд хажууд нь тавиад дараа нь фото зураг тавьдаг ч юм уу иймэрхүү байдлуудаар хийе гэсэн зорилготой хар зураг болоо. Тэрэн дээрээ тулгуурлаад яг зураг авалтуудаа хийсэн. Хоёлаа жоохон хүнд сэдвэр их хугацаанд ярилцлаа. Хоёлоо одоо яриагаа жоохон хөнгөн болгоё. Тэгээд миний хувьд зочиндоо зориулж бэлгэлддэг байхгүй юу? Нэвтрүүлгийнхаа дундуур тэгээд зочиндоо тэгээд танд зориулсан бэлэг маань энэ удаад бол уран бүтээлийн бэлэг байгаа. Тэгээд хоёлоо студидтэй яг одоо нэгэн хүндтэй уран бүтээлчийг өгтөн аваад нэг сайхан дуу сонсоод тэгээд яриагаа үргэлжлүүлье. Юм уу ямар гоё юм. За тэгээд Цэрмэг тэнгэрийн наран наацсан Цэлгэр хотын хон өргөн чөлөөгөө Тэнгэр залуустай мөр зэрэгцэн Цэмцгэрхэн байглам чимэж авахтаа Бүсгүй минь чи нэмсгэлж аваарай Цэмцгэрхэн байглам чимэж аваарай Бүсгүй минь чи нэмсгэлж
Эмсгэж яваарай цэцгэрхэн байлаа чимж яваарай бүсгүй минь чи эмсгэж яваарай цэцгэрхэн байлаа чимж яваарай цацруулан алхаж явахдаа бүсгүй минь чи эмсгэж яваарай цэцгэрхэн байлаа чимж яваарай бүсгүй минь чи эмсгэж яваарай цэцгэрхэн байлаа чимж яваарай на 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 За баярлалаа миний урилгаар өнөөдөр нэвтрүүлэгт маань Universe Best Songs 2010 наадмын шилдэг оролцогч дуучин Баяр Цэнгэл өргөдөрж танд бүсгүй минь чи нэмсгэлж яваарай гэдэг сайхан урамтай хүрлээ. Маш их баярлалаа. За нэгдэж тодорхой хэмжээнд би барьж ирсэн нь бол гайг болсон байх гэж бодож байна. Тань зориулсан бэлэг байлаа. Баярлалаа. 2010 оны тэр гоё дурсамжтай үе рүү эргээд хэсэгхэн хоёлаа очие. 2010 оноос өмнө дэлхийн миссийн тэмцээнд одоо тэр тайцнаа Монгол бүсгүй алхаж л байвал за тэгээд тэр бүсгүй нэг кадрт ингээд тод харагдах юм бол монголчууд баярлдаг бахархдаг байсан л да. Тэгээд таны гаргасан амжилтаас хойш нэг нүгүү хэлэхэд дараа дараагийнх нь миссүүдээс их зүйлийг монголчууд хүсэмлээдэг болсон. Заавал шилдэг хорд орох ёстой гэсэн тийм хүлээлттэй болсон л доо. Тэгэхээр 2010 оны тэр сайхан дурсгалтай мөч рүү скетч. 2010 оны маань гараа 2004 оноос эхэлсэн гэж би бодож байна. UBS телевиз нэг алхам гэж нэвтрүүлэг гардаг байсан. Тэр үед 2001 оны Нямжаа ихч маань яг тийм Монголын сайхан бүсгүй 2003 тэмцээн болох гэж байгаа. Ингэж бүртгэж авнаа гэд ярьж исэн нэг дүүтэйгээ хоёулаа зурагтаар үзчихсэн л та. Тэгээ дүү маань жоохон Анатад энэ тэмцээнд орооч гэд 10 дугаар ангид багт надад хэлжсэн. Тэгээ Нямжаа ихч маань бүр үнэхээр сайхан тий үг хоолоо яриад тэгш үнэхээр сайхан эмэгтэй надад санагдсан. Хараал юм аа. Ийм эмэгтэй, ийм сайхан ихч болох юмсан гэсэн тэр сэтгэл яг тэрүүхэн тэр хооронд төрөөд өнгөрсөн. Тэгээд сургуультай эргээд амралт болсон байсан тэр үеэр сургуультай эргээд орохдоо ангийн маань багш үгүй ийм тэмцээн болсон байж тээ чи яагаад ороогүй орохгүй яасан ингээд бас бүгд яг ингээд нэг орооч гэсэн тийм сэтгэл надад төрүүлсэн. Тэгээ 2004 онд их сургуулийн 1-р курсын оюутан болоо 4 он төгсөөд тэр жилдээ 9 сард яг их сургуулийн 1-р курсын оюутан болоо орсон байхдаа ангийнхаа 2 охинтой бас өндөр над шиг 2 охин байдаг. 2 найз маань одоо ерэн сайн найзууд. Тэр хоёртай гурлаа ярин Монголын сайхан бүсгүйн тэмцээнд нэг ороод үзэх үү гэсэн тийм санал тавьсан. Тэр хоёр маань яахын 3 найз орохоор чи нэг нь л дөрүүлнэ шүү дээ. Бид хоёр орж яадгийг чи ор гэд. Тэгээд очиод бүртгүүлээд анх орж исэн. Тэгээд бас аз түлшсэн. Тэгээд ээж маань их тусалж тэмцэн 2004 оны Монголын сайхан бүсгүй болсноор бас энэ миссийн тэмцээнд орж одоо сайхан бүсгүйн карьер маань эхэлсэн. Дараа нь 2005 онд эхтлэгийн мисс 4-р уралдаанд олон улсын 4-р уралдаанд Филиппиний Манила хотод болсон. Тэрэнд оролцож бас топ 18-д орж исэн. Тэгээд ингээд тэмцээнд орох бүр сэтгэл татагдаад би бас өөрийгөө бүр эмэгтэй хүн цогц эмэгтэй хүн болох тэр тал дээр олон сайхан бүсгүйчүүдээ суралцах тэр сэтгэл маань бүр тэмүүлэлээр дүүрч дараагийн тэмцээнд дахиж ормоор санагдаад ер нь л миссийн тэмцээнээр бас ороод үзье өөрийгөө сорж үзье гэсэн тийм сорилтуудыг өөртөө тавьсан. Тэгээ 2010
8 онд дэлхийн оюутан мисс бас оролцож тэрүүн байр бас авсан. Тэр маань дараачийн маань 2010 оны тэмцээний маань бас үе таалгыг нээж өгсөн. Тэгээд бас олон тэмцээнд орсны туршлага бас байсан баг тий 2010 он дэлхийн мисд ороход. За Монгол баяр хүргэе. Тэгэхээр энэ бол сайхан амжилт байна. Тэгэхээр бас яг завсарлахаар ярьж байсан Монгол улсын маань мисс Шарнада баяр хүргэе. Энэ бол Монгол улсын хувьд маш том амжилт. Шилдэг 25 шалгарчлаа шүү дээ. 25 шалгарч байна. Тэгээд бас гадаадд байсан хэлний маань бас чадвар бас туссан болоо давуу талууд бас байсан бах. Тэгээд 10 оноос хойш бас 3 жил маш хурдан өнгөрчээ. Тэ эргээд харахад яг тэр сайхан мөчтөө эргээд очихынсан гэсэн сэтгэл бас одоо төрдөг. Олон сайхан бүсгүйчүүдтэй бас арын хугацааг өнгөрүүлж олон гоё газруудаар, олон сайхан газруудаар аялж бас сайхан мөчийг өнгөрөөсөн. Тэгээд дараач намайг орсноос хойш оролцсон охтууд маань бас дор бүрнээ өөрсдийн бас тэр хүссэн зорилго, тэр хүссэн амжилтандаа чамлалтгүй хүрсэн бахтын орно гэдэг маань өөрөө бас том шалгуур ороод буцаад ирнэ гэдэг бол тэрнээсээ бүр том шалгуур болж ирдэг. Тэр 30 хоногийн хугацаа сонсоход урт боловч маш хурдан өнгөрдөг. Гэхдээ тэр хугацаанд олон шалгуурууд, олон зүйлийг сурдаг. Олон газраар аялна, нүд тайлагдана. Олон соёлоос бас уралцсан тэр дэлхийн өнцөг олон бүрээс ирсэн охид бүсгүйчүүдээс тэгээ орсон охид болгоноор би бас бахархах сэтгэл төрж исэн зурагтаар харж байхад тэг Монгол улс маань бас тасралтгүй оролцох бол бүрд оролцоод ирсэн охид болгон туршлага судлаад нэг ясантай ирж байгаа. Тэгээ дараагийнхаа охтууд өөрсдийн туршлагаа хуваалцаад бүр сайхан охтууд төрж гарч ийн тэд нар маань бас амжилтаа оролцох болов оролцоосаа гэсэн найдсан сэтгэлтэй явдаг. Дэлхийн миссийн мэдээж дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнээс дээшээ одоо өөр ямар ч тэмцээн байх вэ тийм ээ. Тэгэхээр ер нь сайхан бүсгүй миссийн карьертаа цэг тавьсан гэж ойлгож болох уу? Өөрөө ч болохгүй. Яг тэмцээн оролдооны хэлбэрээр биш шүү дээ. Гэхдээ өргөлж өөрийгөө хөгжүүлээд өргөлж эмэгтэй бүсгүй хүн тий өөртөө анхаарал тавьж явах ёстой. Тэгээд амьдрал зохиох тий тэгээд үр хөвгтөө аваад явах гэр бүл зохиох ажлаа амжуулах тэрний хажуугаар бас сайхан байна гэдэг бүгдээрээ шалгуур байдаг тий. Зөвхөн сайхан бүсгүй тайзан дээр гараад уралдах тэмцээн биш зүгээр амьдралын шалгуур баг. Тэр болгондоос намайг бас уралдаал яваалгаа гэж ойлгоод байгаа шүү өөрийгөө. Их гоё хариулт байлаа тий. Би одоо энэ асуултыг асуухаар үзэгчид энэ сайн одоо энэ асуултаараа юу гэж хэлгээд байгаа юм гэж магадгүй шөмжөлтэй хандаж магадгүй. Гэхдээ би асуумаар байна. Сайхан бүсгүйн тэмцээнд оролцоод ингээ гоо сайхнаа гайхуулаад явж байгаа сайхан бүсгүйчүүдийг хараад сайхан л бүсгүй болохоос хоосон талхаатай гэж ярьдаг хүмүүс их байдаг л да тий. Тэгээ магадгүй та энэ үгийг бас олон нийтийн мэдээллүүдээр бас хатуу юм үг авч ирсэн ч магадгүй. Гэхдээ мэдлэг боловсролыг чухалд үзэж явж байгаа сайхан бүсгүйчүүдийн нэг бол яа харахгүй таалдаа. Тэгээ мэдлэг гэдгийг юу гэж үздэг? Мэдлэгийг олж авахын тулд бас их төвчээр хэрэгтэй тий. Тэр төвчээр бас тэр хүнд байх хэрэгтэй. Мэдлэг өөрөө бас хүрээд ирдэг ч тохиолдол байдаг тий. Амьдрал өөрөө тэр чигтээ өдөр тутамдаа ямарваа нэгэн зүйлийг зааж өгч идэг. Амьдрал өөрөө агуу их багш байдаг тий. Гэхдээ ингэж бас хэлээд өөрөө хичээхгүй бас зүтгэхгүй явж болох байх тий. Тэгэхээр эмэгтэйчүүд ялангуяа бүсгүй хүн өөрийгөө хөгжүүлж аль болохоор мэдлэг тий оюун боловсролтой хэрэгтэй дэмтэй бүх зүйлийг шин санаа, шин сонин содон бүгдийг л ирмэлцэж, эрэлхийлж явж явах хэрэгтэй гэж би боддог. Тиймээс цаг тутамд би өөрийгөө аль болохоор хөгжүүлж одоо юм их унш, ном сайн унших, тий мэдээллийг олж авахыг эрэлхийлдэг. Энэ маань өөрөө бас өөртөө асар том мэдлэг болж үлддэг. Амьдралд нь бүр зарчим болцсон хин нэгний хэлж байсан үг ч юм уу те. Миний хувьд гэдэг байхгүй нэг хүнтэй ингээд ярилцахаараа тэр хүний магадгүй бас өөрөө дотроо их бодож явдаг үг нь ч магадгүй эсвэл санаандгүй хэлсэн үг нь надад тийм тод үлдсэн хэд хэдэн тохиолдол байд юм л да. Тэгээ өөрт чинь бүр нэг хүнээс сонсцсон тийм зарчим болцсон үг байдаг уу ер нь. Яагаад чи энийг маань би ээжигээ хизээч хэлнэ гэж бодож байгаа. Айгүй энгийн үг. Гэхдээ
Магадгүй би өөрөө дэлгэрүүлж бодсон ч байж магадгүй их гүн утга агуулгатай үг юм шиг санагдсан. Сайхан байхад их төвчээр маш их төвчээр шаарддаг гэж надад хэлж ийсэн. Манай ээж маань өөрөө айгүй игэл дараахан бараг будаг шунхч хэрглэж мэддэггүй тий. Тийм хүн. Тэгсэн хэрнээ надад тийм зөвлөгөөг өгч ийсэн. Гэхдээ би энийг бодохдоо сайхан гэдэг үгийг одоо өнгө үзэмжний сайхнаар хэлээгүй юм байна. Эмэгтэй хүнийг цогцлоох тэр сайхан бол төсвөр төвчээр тэмцэл хөдөлмөр мөн мэдлэг боловсрал тийм мэдээж эмэгтэй бүсгүй хүн бол бас өнгөний сайхантай бах хэрэгтэй болов гэсэн ийм гүн утга агуулсан энэ утгатай дутгатай үгийг надад хэлсэн болов. Тэр нь одоо хэрн бас санаанд ойр дотн чихэнд бас сонсогдож явдаг. Тэгээд ээж маань бас яагаад энэ үгийг хэлсэн бол доо гэж бас хаяа боддог. Жохон багт л хэлж исэн эмэгтэй хүн сайхан багт их төвчээр орноо. Миний охин их төвчээртэй байгаарэ гэж хэлдэгсэн. Багтаа ээж маань бас намайг ингээм сайхан бүсгүн тэмцээнд орно гэдэр гэж ердөөсөө төсөөлж байгаагүй болоо. Тэгээд гинт ингээд ороод бас тодорхой амжилтуудыг авчирсан болохоор бас ээжд маань нэгийг санагдуулсан баг. Баг багт ер нь юм ярьдаггүй хүүхэд байсан. Тэгээд тариалан дээр одоо үлзэт хорооллын цан төрний гол гэж байдагсан. Тэнд газар зундаа бас ногоо тарьдаг байсан. Тэгээ яг л эрэгтэй хүүхэд чиг өссөн хэрнээ ингээд тэмцээнд ороод төрүүлсэн гэдэг нь бас ээжд маань бас нэг бодогдуулсан болоо гэж боддог тий. Заавал одоо юу гэдгийг гой сайхан юм суралцаж тий гой сайхан юм зүйлсийг эдэлж хэрглэж ч юм уу эсвэл заалгаж явсан тиймдээ биш зүгээр хатуугтүүгээр бас өссөн ч гэсэндээ ингээд өөрийн зорилго тэмүүлэлтэй бол гой сайханд өөрийн гой сайхан хүсэл тэмүүлэлтэй бас хурж болдгийм байх гэдгийг маань бас ээж маань харсан бас нэг бахархаж хэлсэн бас тийм агуулгатай үг байсан байж магад гэж би бод. Тэмцээний өмнө хэлсэн үү хойно хэлсэн үү? Тэмцээний өмнө хэлжсэн дараа нь бас ер нь бас хэлдэг дандаа. Ярилцах хугацаа өгөр өндөрлөж байна. Тэгээ цаг зав гарган хүрэлцэн ирж одоо урилгын маань хүлээн авсан танд баярлалаа. Тэгээ миний хувьд нэвтрүүлгийнхаа зочдод зориулж сэтгүүлчийнхаа хуваар онцгойлон бэлэгүүлдэг. Тэгээд сайн уу санаа гэд нэвтрүүлгийн маань нэртэй үзэгний байнганд тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ оюутан хүн сургуулаа хараахан төгсөөгүй байгаа юм байна. Тэгээ оюутан хүнд за дээрэс нь их олон зүйлийг бодож төлөвлөж яваа хүний хувьд бол энэ үзгээр маань энэ дэвтэр дээр төлөвлөгөөгөө бичиж үлдээвэл бэлгэний маань үнцийг оршин танд одоо сурлагын өндөр амжилт хүсье. Мөн эхлүүлсэн байгаа төсөлд нь маш том амжилт хүсье. Баярлалаа сайн агч. Тэгээ нэвтрүүлгийнхаа сүүлийн ормыг танд нэлтдэг үлдээж байна. Би бас танд хоосон хэрэггүй. Энэ сайхан шин студидтэй болсон байна. Өмнөх нэвтрүүлэгт тань ороход өөр байсан тий. Тэгээ сая орж ирээд ямар гоё студидтэй болоо вэ? Бас таны уран бүтээлд бас их бахархаж баярлж байна энэ сайхан үйлсийг бүтээж уран бүтээлч тэмүүлж яваа бас зоригтой тэмүүлж яваа шин залуу бас хүмүүс одоо тэднийг өөрсдийнхөө нэвтрүүлэгт ингэж оруулж тэдний урам зоригийг дүүргэж өгч чаа таны ажилд бас их баярлаа. Тэгээд ийм жижиг бэлэг бэлдэж танд авчирсан байгаа. Энэ маань таны студидтэй бас өнгө зогцох юм шиг санагдлаа орж ирээд. За баярлалаа. Тэгээд бэлэг харахаа. За би ч одоо нэвтрүүлгийнхаа
зочдод бэлэг гардуулаад та яг одоо задлах ёстой шүү гэж хэлсэн. Тэгэхээр бэлгийн морины шүдийг үздэггүй штэ гэж зарим нь тааргалж идэг. Тэгээ миний хувьд бол энэ удаад өөрөө бас бэлэг задлах ийм сайхан хүндтэй мөч ирж байна. Сарнаа штэ. Тий. Шар сарнаа. Энэ жазын албаар зариудаар цагаан өнгөөр сонгосон байгаа сүүн цагаан сэтгэлийг бэлэгдэн шар сарнаа маань өөрөө бас хүндэтгэлийн тий багшаавын хүндэтгэлийн бэлэгдэлтэй мөн наран адил шаргал өнгөтэй учраас үргэлж ээж дулааныг хайрлж явдаг тийм сайхан гүн утга бэлэгдэлтэй болохоор танаас түүд бас үргэлж наран мандах адил дулаан энергиэр дүүрэн эрчмээр дүүрэн одоо нэвтрүүлэх тань явж байгаасаа гэсэн бэлэгдлэр ийм цэцэг сонгож бэлгэлсэн байгаа. Маш гоё. Ард нь үг бичсэн байна. Сайн нэвтрүүлгийн хамт олонд уран бүтээлийн ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсье. 2010 он амрын сарнаа. Тэгээ сарнаа богцсон тийм. Маш гоё. Яг одоо студидтэй би байрлуулах гэх үү? За тийм. За энэ хоймортой. За маш их баярлалаа. Их гоё бэлэг байна. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн уран бүтээлчд бол одоо айдууныхаа цомгийг за яруу найрагч зохиолчд бол номынхаа дээжийг бэлэгдэг. Тэгээд таны хувьд өөрөө их зүйлийг бодож санаж ийм сайхан бэлэгдэрсэн маш их баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. Танд бас амжилт хүсье санагч. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан баярлалаа. Танаа студийн хамт олон бас амжилт хүсье. Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдөр нэвтрүүлгийн маань хойморт миний урилгаар 2010 оны дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол орноо төлөөлөн алхаж явсан. За тухайн үед дэлхийн сайхан бүсгүйчүүдийн шилдэг хорд багтаж чадсан амрын сарнаа хэмээх энэ сайхан адагтай нэвтрүүлэгт маань уригдлаа. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэгтээ урьдаг зорилго бол таны яа харахгүй төлөөлж байгаа одоо мөрөөдөж байгаа одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил үүстэй холбоотой байсан. Таны энэ ажилд маш их амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэн UBS Plus дээр сайн ток шоу хүлээн авч үзлээ. За бям гараг бүр шин зочоор сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хичээдэг сайн ток шоуны нэгэн шин дугаар үгээр өндөрлөж байна. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяр та үзэгчтэй.